Хөдөлмөр эрхлэлт ажил олгогч нарын заавал зочлох хөдөлмөр цэглэмэ. Хөдөлмөр эрхлэгчдэд далд тохиолддог нэгэн том асуудал бол ажлын байрны бэлгийн дарамт. Энэ нь хэрхэн илэрдэг, үүний эсрэг ямар арга хэмжээ авах вэ? За ажлын байранд бэлгийн дарамтын асуудал бол 1973 оноос Америкийн нэгдсэн улсын эрдэмтэн Мэри Роу гэдэг хүн анх гендерийн асуудлаар илтгэл тавихдаа sexual harassment гэдэг үгийг оруулж ирсэн. За энэ нь одоо Монголд 1993 төрийн бус байгууллагууд нэгдсэн үндэсний байгууллага эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудал гарах төсөлд одоо орчуулах их явцдаа энэ үгийг орчуулсан. За анх бол бэлгийн дарамт, бэлгийн шахалт гэдэг ийм өгөөдөр бол орчуулагдаж явж исэн боловч төрийн бус байгууллагуудын хийсэн судалгааны үр дүнд бэлгийн ажлын байранд бэлгийн дарамтлал гэдэг үгэн дээр энэ үгийн орчуулгыг тогтсон байна. Танд ажлын байранд ямар нэгэн асуудал тулгарч байна уу? Тэгвэл энэ талаарх зөвлөгөө хөдөлмөр цэглэмэн сайтаас. Ажлын байранд бэлгийн дарамт гэдэг энэ ойлголтын агуулга нь бол нэгдүгээрт Монгол улсын үндсэн хууль заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ үндсэн эрхтэй холбогдож орж ирдэг. За эрүүл орчин гэдэг нь бол мэдээж байгалийн баялаг одоо газар зүйн асуудлуудтай холбогдож орж ирдэг. Аюулгүй орчин гэдэг ойлголт нь бол нийгэм улс төрийн шинжтэй ойлголт байдаг. Аюулгүй орчинд амьдрах гэдэг эрхийн асуудал бол за энэ нь бол ямар нэгэн нийгэм улс төрийн хүчирхийллээс ангид амьдрах энэ ойлголтын хүрээнд энэ ажлын байранд бэлгийн дарамтын асуудал яригдана. За Монгол улсад ажлын байранд бэлгийн дарамтлал гэдэг энэ ойлголт хязгаарнаас орж ирсэн бэхээр 1993 оноос одоо эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар нэгдсэн үндэсний байгууллагаас яасан одоо төслийн хүрээнд анх ойлголт гадаадын одоо хэвлэлүүдээс орчуулагдаж за ойлголт нь орж ирсэн. За энэ 2008 онд ажлын байранд бэлгийн дарамтлалын Монгол улсад эрх зүйн орчин гэдэг судалгаа хийгдсэн байдаг. За энэ судалгааны хүрээнд ажлын байранд бэлгийн дарамтлалын энэ асуудал Монгол улсын хууль тогтоомжинд бол наривчлагдсан зохицуулагдаагүй гэдэг судалгааны дүн гарсан байна. За энэ Монгол улсын үндсэн хуульд бол эрүүл аюулгүй орчинд амьдрна гэдэг энэ ерөнхий заалт нь бол байж байна. Бусад хуулиуд бол үндсэндээ эрүүгийн болон бусад салбар хуулиуд бол зохицуулалт байхгүй. За ажлын байранд бэлгийн дарамтлалын асуудал гол зохицуулах хөдөлмөрийн хуулинд ч гэсэн наривчлсан зохицуулалт байгаагүй. За 2008 онд батлагдсан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн тухай хуулинд ч гэсэн одоо хуучны стандартаар ороод хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэдэг сэтгэл зүйн аюулгүй байдал гэдэг нь бол оруулж өгөөгүй учраас бол ажлын байранд бэлгийн дарамтлалын асуудал зохицуулагдаагүй үлдсэн байдаг. Танд ажлын байранд ямар нэгэн асуудал тулгарч байна уу? Тэгвэл энэ талаарх зөвлөгөө хөдөлмөр цэглэмэн сайтаас. 2008 оны эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулинд албан тушаалтан буюу эд хөрөнгө болон өөр бус байдлаар иргэшээлтэй байгаа хүний хүчинтсэн бол гэдэг байдлаар одоо ажлын байранд бэлгийн дарамтлалын хамгийн хүнд хэлбэр бол хүчинт хэлбэрийн юг бол эрүүгийн хуулинд оруулж өгсөн байгаа. За хөдөлмөрийн хуулийн хөдөлмөрийн хуулийн шинжилсэн найруулгын төсөлд байгаагаар бол хөдөлмөрийн хуулийн шинжилсэн найруулгын 7 дугаар зүйлд ажил, мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд дах дарамтыг хориглох гэдэг байдлаар бүтэн зүйл болж зохицуулагдсан одоо байна. Гэхдээ энэ хууль бол одоо хүчин төгөлдөр. Өөрөөр хэлбэл ажлын байранд дах бэлгийн дарамтын асуудал одоо бүрэн эрх зүйгээр зохицуулагдаж эхэлж байна гэж хэлж байна. За ажлын байранд дах бэлгийн дарамтлалын агуулга нь бол ажлын байранд
За эротик болон порно агуулгатай зүйлс зураг тууц, дүрс бичлэг зэргийг үзүүлэх, харуулах. За ийм бэлгийн харилцаатай холбоотой хөдөлгөөнийг хийх ажлын байран дээр за хөх өвцөг гэх мэт зүйлүүдийг шалгинуудаар харах. За цахим хэрэгсэл ашиглан бэлгийн шинжтэй мессеж, мэйл, илгээх зэрэгэл үзүүлэх, харуулах шинжтэй байдаг. За дараагийн хэлбэр нь бол амаар буюу үг хэлээр, за шалиг үгээрээ онгоо ярих, өгүүлэл уншиж өгөх. За бэлгийн харилцаатай холбоотой доог тохуу хийх, хүчнэтэн шүү гэх мэтээр айлган сүрдүүлж урайлах, янз бүрийн бэлгийн шинжтэй аваа гаргах зэрэг байдлаар ажлын байран дээр илэрч болдог. За мөн дараагийн хэлбэр нь бол биеийн хүчээр ажлын байранд бэлгийн дарамт илэрнэ. Энд бол нэлээд хамгийн хүнд хэлбэрүүд нь гэж үздэг. За биеинд нь хүрэх, хоргоох, татаж шангаах, биеийн эмзэг хэсгүүдэд хүрэх, тэврэх, үнсэх, за довтлох, хувцсыг тайчих, за хүчндэх гэх мэт ийм биеийн байдлаар илэрдэг. За эдгээр нь бол хамгийн гол нь тэр энэ өртөж байгаа хүн буюу хохирогчд хүлээж авсгүй сэтгэл зүйн хувьд ийм байдлыг бий болгодог. За ийм нөхцөл байдалд ажлын орчинд ажиллах нь бол байгууллагын санхүү, ажилчдын ёс суртахуун зэрэгт болохоор хохиролтой байдаг. За дээрэс нь хохирогч этгээдийн сэтгэл зүй, ажлын чадамж, ажил хөдөлмөр эрхлэх төр хүсэл сонирхол нь бол байнга богдож, за сэтгэл зүйн болон эдийн засгийн хохирлыг учруулж ядгаараа энэ ажлын байранд бэлгийн дарамт бол маш их холбогдолтой байдаг юм аа. Хөдөлмөр эрхлэгч нь Монгол Улсын үндсэн хуулийн заасны дагуу эрүүл аюулгүй орчинд ажиллах хэрэгтэй. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг хөдөлмөр цэгийн цахим хуудаснаас авна. Хөдөлмөр эрхлэлт ажил олгогч нарын заавал зочлох хөдөлмөр цэгийн